Хүүхэд гэж хэн бэ? Хүүхэд үргэлж талархал, магтаал, дэмжлэгийг нууцхан хүлээж байдаг. Тэдэнд тэврэлт, чадна гэх урмын үг, амжилтанд хүрнэ гэх итгэлийг гэр бүл дотны хүмүүс, найз нөхд нь өгнө. Гэхдээ аав ээж энэ бүхнийг хинээс ч илүү өгч чадна. Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлж, аз жаргалтай өсгөх вэ гэдэгт эцэг эхчүүдийн санаа үргэлж зовндог. Гэвч бурууг өөрсдөө тэдэнд үлгэрлэж байдгаа анзаардаггүй. Аав ээжийн гаргадаг санамсаргүй алдаануудыг дурдъя. Хүүхдэд ч томчууд шиг бухимдаж таагүй айш авир гаргаж болно. Бид хүүхдийг сэтгэл хөдлөлөө барьж сургаж үргэлж заадаг. Тухайлбал чимээгүй, битгий уйлаад бай гэгчлэн хорж цагддаг. Ийм үг олон сонссон хүүхэд хинч намайг ойлгодгүй, би хүнд ч хэрэггүй гэж бодож эхэлдэг байна. Асуудлын учир нь ээж аавууд тэднийг ойлгож ярилцахаасаа илүү өөрсдийн тав тухыг эрхмэлдэг. Гэтэл уур бухимдлыг үргэлж дотроо тээх нь хүүхдэд ямар хүнд байхыг та төсөөлөд үз. Сэтгэлийн хөдөлгөөний хүчээр дарах нь огцом ууртай болгодог тул хэрхэн илэрхийлэх аргад хамт суралцаарай. Яагаад ингэв гэх мэтээр асууж түүний санаа бодол нэгдүгээрт гэдгийг өөрт нь мэдрүүлээрэй. Хүүхэд бүхний гэрэлт ирээдүйн төлөө.